Бас өргөдлийн байнгын ороонд юм чухал асуудлыг бас хилцэж чад баярлж байгаа. Би нөгөө байгаль орчин хүн зүйтэй аж ахуйн байнгын ийм асуудлуудыг ярих бол өхөр ярихгүй байгаа байхгүй. Тэгэхээр бидэд хит их ус төрж популизм ярьж байгаа яг хүний суур эрхийн асуудал ирсэн. Ийм бодит амьдралтаа тулсан юмуд гэрээсээ гарч шийдлийг ярихгүй байгаамаа. Тэгээ ерөн зүгээр яг хөрсний бохирдлын асуудыг байгаль өөрөө цэвэрлж байна. Бидэд тэгсгээл дугаа өнгөрч байгаа. Гэхдээ байгалиудад цэвэрлэхдээ ерөнхийдөө бас их хэмжээний эрсдлүүдийг үүсгэж байна. За энэ цуслангийн бүсүүд дээрх одоо бас энэ сэлбголын цаашдаа бол одоо менежментийг зөв хийхгүй, далан тохируулгыг хийхгүй байх юм бол ерөн зүгээр цуслангийн бүсийн болоод ойролцоох одоо амнуудах гэр ороолын нөхөн жорлон бол хайлж урсж орж ирээд хотын төвөөрөө дамжаад тэгээд цаашдаа туул руу цутгачих. Яг энэ дээрээс ярих юм бол хүн малын гоц салбарт өвчин гэдэг шүү. Хүний гоц салбарт өвчин ягаад улсаараа нийслэлийн Улаанбаатар хот нь карантинд орох магадлал маш өндөр байна. Тэгэхээр энэ өөрөө тоглоом биш болсон асуудал байна. Тэгэхээр энэ дээр миний одоо асуудал юу гэхээр хэдүүлээ тэр хөрөнгө мөнгө одоо хандин мөнгөөр босгоод ч юм уу ингээд шийдэд явах. Энэ хувилбараас ер нь татгалзмаар байна. Одоо ингээд Эрдэнэ төлөвлөрөг нийгмийн хариуцлага хүрээнд бага хүүхдүүдийн ойл цэвэрлэгээд ингээд юм зохисгүй юм хийлгээд байгаа байхгүй нэг талтай. Тэгэхээр би юу хэлэх гэж байна гэхээр энэ газрын менежмент буюу газрын төлбөртэй менежмент дээр бидэд уялдуулмаар байна. Яг энэ зарим одоо газар эзэмшиж байгаа. Ялангуяа иргэдэд өмчлүүлсэн за эзэмшүүлж байгаа энэ газрын төлбөрүүдийг шууд чөлөөлчихөж байгаа. Нүхэн жорлонгоосоо ядаж ангижирсан бол чөлөөлдөг баймаар байгаа байхгүй. Эсвэл хашаандаа ядаж нэг 2 3 буцоог мод торцсон байвал чөлөөлдөг болмоор байна. Бүх зүйлүүдийг бид нэр иргэдтэй үнгүй өгдөг ч юм уу нэг ийм байдлаар явж байгаа. Наа чи ингээд одоо ингээд хүмүүсийн бааш шээсийг төр цэцэг цэвэрлж өгөх үүрэг хүлээчихэж байгаа байхгүй. Сүүлдээ ингээд нэг хүний ч юм уу нэг өрхийн асуудал биш болоо наа чи ингээд гэр ороолын буюу нийт суурин газруудын асуудал болчихж байгаа ч төр оролцоос өөр арга байхгүй. Тэгээ ийм зүйлүүдийг байна. Тэгэхээр энэ дээр би газрын менежмент буюу газрын төлбөрийн асуудлын энэ менежментийг зөв хуваарлж ийж энэ хөрсний бохирдол үүсэж байгаа нөхөн жорлон татварын бодлогоор бас явах ёстой. Зарим тохиолдол төр захиргааталт хэрэглэнэ. Ялангуяа дээр тусгай хамгаалалтын газар нутгаар аян жуулчлалын кемпүүд дээр 18 оноос хойш нөхөн жорлон байгуулах хоригдсан гэд нүүр бардам хилээд байгаа ч энэ хэрэгжээгүй шүү дээ. Энэ тэрэлж гараад үзэлтэй бүгд л нөхөн жорлонтой л байж шүү дээ. Одоо яаж ичихгүй ингээд төрийн нарийн минь ийм мэдээлэл хэлээ сууж байна. Би бол өмнөөс ч юм жоох хичээд байна. Тэгээ хууль зүйн болоо төрийн бодлогын шийдвэр гаргалчих үйл хуулиар оргилохгүй бол бус зүйлүүд чинь ингээд нэг сайд нэг ийм улс төрийн популизм хийж чөлөөсөн энэ төр гэдэг ийм наад байгаль орчны салбар чи ерөн үе үеийн нэг юм сайдын дамжаа шиг болчиход байгаа шүү. Тэгээ хүмүүсүүд нь ийм ултаа суурьтай бодлогын асуудал ерөөсөө ярьдаггүй. Баахан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэгээ ийм байгаль орчны хуулиудыг цогц уялдаатай хэрэгжүүлэх орон задлж нэг нэгээр нь авчиж бүлэг бүлгээр нь бие даасан хууль болгоод ямар ч уялдаагүй зах замбраагүй юм болгож байгаа. Би өөрөө энэ салбарт ажиллаж исэн энэ юмыг ингэж болохгүй шүү гэдгийг би одоо баг энэ салбараас ч ажлын гараагаа эхэлж ирсэн учраас хэлж ирсэн. Одоо энэ хүртэл хандлага арилахгүй байгаа хгүй. Ерөөсөө ингээл донор байгууллагуудыг яагаад тийм ч хууль чи ийм ч хууль чи гэдэг. Ямар ч амьдралгүй хуулиуд. Тийм учраас энэ асуудал ч үүсэж байна. Тэгээ орон нутгийг бас чиг үүрэг өгж байгаа бол энийг нь процесстэй болгож өгөх хэрэгтэй. Хүлээг хариуцлагатай болгож өгөх хэрэгтэй. Ажлын уялдаатай болгож өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээ ямар ч гэсэн энэ орчны бохирдлын асуудал дээр хэдүүлээ нэг хуультай болох хэрэгтэй. Эсвэл байгаль хамгаалах хууль дээр бид нар энэ чиглэлийн нэг бүлгийг оруулж өгөх хэрэгтэй. Намжмиг гишүүн дарга одоо бас болцоотой бол эсвэл танаа байнгын орнохтой хамтарч тийм үү яа. Би бол нэг 3 чиглэлээр одоо бас нэг драфтыг жоохон босгох гээд оролдоо яваа. Гэхдээ бас мэрэгжлийн бус учраас жоохон хүндрэлтэй зүйлүүд бол байна. Тийм учраас за баярлалаа. Тий энэ яг манай өргөдлийн байнгын